Зогтоод ялмал авсан гээ сайн явал. Бараг өөрийгөө өгөө шударга тавьж өгч байгаа юм биш үү? 15 давхрынхантай тэмцэлдэж эхлэхээр Төвлөргийн тэмцээн битгий ордон байхгүй. Тэгээс нэн битэрийн маяг хөлөг үзэх гэж ирэх үү? бусдад мөнгө төлөөд захиалга хийлгэх дайны бил бинчин чинь хагад сагсан тийм хүн үү? Сая өвөл нэг Солонгос руу эмчилгээнд явж байхдаа оюуны хөдөлмөр хийж ирээд 10 сая вон хожиж ирээд ард түмэндээ тараацсан шүү дээ. Цахим орчин дээр хар бурангуй мэдээлэл бол цаг наргүй цацдаг боллоо. Тэг яг шоронд ороод бас нэг жил ухаарад ер нь жоохон тактиктэй үзэх хэрэгтэй байна энэ улгайчуудтай тий. Та яах гэж дүүгээ улс төрлөө оруулсан бэ? Нар гэдэг клуб. Та нар манд бол манан барилгын зав. Таныг бол хэвлэл мэдээллийн салбарын Эрдэнэс Монголоос 70 саяыг авсан гэж цуурхал төдий ярьдаг. Гэхдээ энэ яг цуурхал уу эсвэл бодит үйлдэл үү? Манай энэ лодоо модооч зайлууд төгсөн сургуульд дампуурсан. Стратеги ярилцлагын ээж дугаарыг хүлээн авч үзэж байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. За бид энэ удаад 15 давхрын бохир технологийн хүрээнд Монгол Улсын үндэсний эрх ашиг ямар төвшөнд улдаж дороотож байна вэ гэдэг сэдвийн талаар ярилцахаар зочноо урьж оролцуулж байна. Стратеги ярилцлагын зочноор Даваагийн Мөнх Эрдэнэ урагд харилцаж байна. Урилгын маань хүлээж авсанд баярлалаа. Баярлалаа. За асуултаа эхлэхэд та бусдад мөнгө төлөөд захиалга хийлгэх дайны бил бинчин чинь хагад сагсан тийм хүн үү? Би хүнд мөнгө төлөх гэж юу? Би энэ лайв хийхэд датаны мөнгө л надаас гардаг шүү дээ. Өөр одоо хэнд юу гэх вэ? Тэгээ миний хийдэг лайв та бүхэн мэдж байгаа бах. Би тэгэл дандаа энэ хүн муулдаг шүү дээ. Тэгээ хүнд одоо өөрийгөө муулуулад төлбөр төлдөг юм байх уу? Тэрнээс би одоо жирийн иргэн ч юм уу хэн нэг лайвддгүү. Энэ улс орноо тонон дээрэмдэг дампууруулдаг эрх үхий албан тушаалтангуудыг л буруу бузар хуудуудаа үзүүл ярьдаг штэ. Миний анх лайв хийж ирсэн сэдв энэ штэ ерөөс. Тэрнээс би одоо нэг тавилттай нэг янз бүрийн одоо нэвтрүүлэг интернетээр орж үзээгүү. Бүх юм одоо лайваар шууд явдаг. Нуу чаах юм байхгүй. Тэгээд яг нэг орж исэн байх тий. Анх өөрхий тэр нэг дүү одоо их хурлын гишүүн болцсон байх шиг байлаа зайлвал. Нэг та нар шиг ингээл студ гээл сургуу телевиз дээр явж байгаа л нэг том телевиз дээр очисон анхныхаа найрслах төлбөр төлөөл орж исэн. Тухайн үед одоо анхны юу нь бол боломжийн өндөр хандлттай л байсан шүү дээ. Сүүлдээ их шиг евро орохоор их юм өргөнөг шамгийн өндөр хандлт авч гисэн өнрөөгөө эргээл жинхэнэ нөгөө чиний яриад байгаа төлбөртэйгэл ноцоод ихсэн яасан ноцоод ах шиг байсан шүү дээ. Ер нь танай сэтгүүл зүй бол яг нөгөө хэлэхэд бүх хаалтын гэрээ нэртэй захиалагтай болцсон бол үнэн шүү дээ. Тэрийг бол өөр хөлөө зөвшөөрч байгаа тийм. Хүлэн зөвшөөрнө. Тэрэн дээр бол хамгийн их хүлэн зөвшөөрдөг давхар гэж асууж ин эний даалгавраар явж байна. Өөрийнхөө даалгавраар явж байна. Яг гэвэл би үндэсний сэтгүүл зүг хамгаалахын төлөө уран бүтээлээ тойрогдог. Тэгээд энэ 15 давхрын технологиос шалтгаалаад цахим орчин дээр хар бурангуй мэдээлэл бол цаг наргүй цацдаг боллоо. Тэгээ энэ мэдээлэл өөрөө Монголын ард түмний оюун санааг одоо зав өгөхгүй, чөлөөгүй байлгах ийм зорилгод чиглэгдэж штэ. За номын сайдтай холбоотой та тэр жагсагчдыг захиалаад жагсаацсан юм уу? Яагаад таны захиалгаар жагсаж байгаа гэж юу н хардаад байгаа юм? Миний захиалгаар ирэх иргэд байвал ирээсэ. Би дэмжихээсэ. Тэ. Яг нөгөө хэлэхэд сая марафон гэл 50-60 мянгаар гүйж байна. 50 мянган төгрөг төлөөл. Өдөрт ядаад нэг 5-500-аараа болж итгэхгүй хуудуутай юм ийсэн хулгай сайдрын өмнө иргэд тэмцдэг баймаар байна. Солонгост өнөөдөр ерөнхийлөгч чинь жоохон асуудал гаргахад ард түмнэрээ гарч ирэл гудмын жагсаж байгаа л их нэртэй шоронд явуулж штэ. Солонгост улс төрчд нь бол иргэдийнхээ өмнө ёстой нөгөө жоохон бүдүүлэг хэлэх юм бол гүлгөө болно. Манай Монголд бол даан болцсон. Ийм л баг. Тэгэхээр иргэд ингээд баримт нотлоготой буруу юм хийцэн даам гарцсан сайдуудыг огсруулдаг байх хэрэгтэй, тэмцдэг байх хэрэгтэй. Тэгээ би тэрийг лайвцсан үнэн. Сүүлийн үед одоо танаа сэтгүүл зүй салбаралдаа хөрхи одоо тэгэл хоол олж идж байгаа хүмүүсийг тэгэл хүн ер нь хоол олон хэлбэрээр олж иддэг юм л да. Өөрөө мэдж байгаа. Зарим нь хулгай хийж олж иддэг, зарим нь хөдөлмөрдөг, зарим нь захиалгатайгаар хууль ус юм хийдэг, зарим нь улс төрд орж хулгай хийдэг. Мөн үү? Бусдын боломжийг дээрэмддэг, холигддаг юм л баг.
Шударгыг хөдөлмөрлөөд зөв нийгэм явж иж бид нар өнөөдөр Солонгос руугаа, Япон руугаа ажил хөгжинэ. Харамсалтай нь Монголын нийгэм тийм биш. Япон Солонгост бол яавал хөгжиж ийн гэвэл улс төрчид нь ёс зүйтэй, иргэдэн нь улс төрчдөөс их ёс зүй нэгдэг. Нэг улс төрч ёс зүй харахад ингээд бүхтийгээ огцроод уйлаад улс төрөөс зайлдаг. Монголд энийгээ улам даапаалаа явждаг. Энийг өөрөө ялгаатай. Бид нар Япон шиг ёс зүй өндөртэй улс төрийг бий болгосны дараагаар Монгол улс хөгжлөөр нь. Улс төрчнөр өнөөдөр хулгай бузар булаа юм хийчээд танаа сэтгүүл зүйн зарим би бүгдийг хэлэхгүй. Хаалтын гэрээ хийдэг. Хамтран ажиллах гэрээ хийдэг. Гэрээ хийчихээр яах вэ? Гэрээ хийсэн сайтууд төрхий зайлуул мөнгөний авсан юм чинь нөгөө хөгжмөө захиалсан хүн мөнгө төлсөн хүн дуугаа сонсож захиална гэж яг тэр зарчмаар одоо гэрээ хийсэн юм чинь тэр хүний буруучин байсан магтана. Саашаа бузар байсан ч магтана. Тэр хүний эсрэг нэг хүн үг хэлчихвэл зөрүүлээ тэр хүнийг одоо харлуулна, шарлуулна. Төөрхий намайг харлуулад байгаа болтой байна лээ. Та чинь тэгээд баг өөрийнхөө өгөө шударга тавьж өгч байгаа юм биш үү? 15 давхрынхантай тэмцэлдэж эхлэхээр тэдний бохир технологи руу 15 давхар юм шиг байна те. Би бол тэгж хардаж байгаа. Яг оюун эрдэнэ анх засгийн газартай намиг сайдаар авсан. За Чинбатын намиг гэж хүүхэн болвол төрийн албанд нэг өдөр ажиллаж үзээгүй. Шууд сайд болсон. Энэ бол Монголд анхны тохиолдол элбий юм шиг болсон. Социализмын үед нэг намын үед хаалттай үед хүртэл ингээд мэрит зарчмаар өсөн дэвшүүлэх зарчмаар намын ороогоор хуралдуулж боловсон хүчнийг сонгон шалгаруулдаг байсан. Одоо бол мөнгөтэй байсан хин хандаа өгсөн хин би бенчинтэйг нь дарга сайд болгодог болсон. За бизнесийн салбар бол өөр. Мөнгөө төлөөд алдагдaltaгүй ажиллах хэрэгтэй. Энийг бол бизнесийн салбар гэдэг. Тэгвэл мөнгө төлж улс төрд орсон бол гаргасан мөнгөө барьж авна. Бизнес алдагдaltaгүй үжиж бизнес оршин тогтнодог. Тэгээ энэ жоохон бизнес сэтгэлгээгээр, хулгай сэтгэлгээгээр л яваад байна л т. Тэгээд энд юун дээр би намайг ингээд харж ийн гэвэл төрийн албанд нэг өдөр ажиллаж үзээгүй шууд сайд болно гэдэг чинь өөрөө төлбөрөө төлцнийг хэлбэр мөн үү? Ашиг сонирхлын хамгийн том зөрчил тий. Тэгээд оронгуудаа муу юмд амархан суралцсанаа. Манай энэ чадамжгүй улс төрчд Монгол улсыг дампууруулсан учраас эдний байгаа царай нийгмийн өнөөдрийн байгаа царай. Тэгэхээр чадамжгүй улс төрчд муу юмдаа сайн юм байна. Тэгээ гадны болсон болоогүй компаниудад онгорхой дотор уужим гэж өнөөдөр хүүхд чинь идэх хоол байхгүй, өмсөх хувцас байхгүй байхад өөрөө өнтэй жип хөлөглөө 5-600 саяын зээл тавиал гадаадаар зугаалаа явах ёс зүйн өөрт чинь байна уу? Байхгүй шүү дээ. Монгол улс гадаадад өртөө юу? Өртөө. Асар их эдийн засаг мөнгө хөрөнгөний шаардлага байна уу? Байна. Тэгээ яагаад ингэж гадаадад өр зээл тавиад гуйлагчин царайлчаад гуйлагчин төсвөөсөө хулгай хийгээд хаамаагүй сэнэнд 10 тэрбум. Сургаггүй зүгээр манай Монгол улс жишээ нөгөө саксны одоо саксан бөмбөг хөгжих гэж хөөрхий дотооддоо нэг лигийн тэмцээн болдог шүү дээ. Тэгвэл Монголын лигийн тамирчдыг хэн ч мэдэхгүй. Хятад этгээд өр Монголд мэдэхгүй. Оросд этгээд Бородод мэдэхгүй. Мөн үү? Европ руу бүр мэдэхгүй. Тэгээ манай Монголын зөвлөм саксны тамирчдыг Монгол дотроо би чинь саксны тамирчдыг танихгүй. Сакс сонирхдаг учраас хүүхэд залуучууд сакс сонирхдаг хүмүүс л мэдж байгаа. Тэгэхэд хаамаагүй яг манай саксны лиг гэдэг шиг Английн лиг дотроо хөл бөмбөгийн сонирхчд нь үздэг. Лигийн нэг сургаггүй багт сая 190 мянган фунт буюу одоо бүрэн дөнгөж тогтоочж шээжилсэн байна. 5 тэрбум гаруй төгрөгөөр гэрээ хийцэн. Тэгээ нөгөөх нь гөө Монголио гэдэг ингээд одоо Монголыг сурчлал жуулчдын тоо нэмэгдээд байгаа юм биш үү? Бичсэн. Тэгээ нөгөөхөө тоглолтын дээр өмсөхгүй. Бэлтгэд дээр өмсдөг. Одоо өөрөө фитнес хичээлдэг. Фитнес бол яг одоо нэг тэгжин гисгээл нэг ганц нэг фотоох модол хаамагтай л орчдөг үстэй. Яг тэрэн шиг бэлтгэл дээр өмсдөг байхгүй юу? Тэгээд Монголыг сурчлал гэхэд тийг сурчилдаггүй маа. Та тэрийг ямар их сурвалжаар баталгаажуулав? Мэдээллийн ойлгомжтой шүү дээ. Одоо манай хүүхдүүд хөлбөмбөг сонирхдаг аав өхөө наадах ухаад үзэхэд заах юм. 10 жилийн хүүхэд ороод энэ Премьер лиг гэж Англи хөлбөмбөгийн тэмцээн байна. Тэгээ энэ тэмцээн дээр өмсөг юм байна. Бэлтгэл дээр өмсдөг юм гэж байгаа байхгүй. Энтэд юу гэсэн үг Монголыг доромжилж байгаа юм уу? За тэгээд аль юм сонирхлоор явдаг юм. Англичууд чи ер нь их дэлхийн хүн төрөлхтөнд нэлээд дээгүүрт ордог язгуурт ард юм уу? Тэгээ угсаа залгамжлагдсан одоо хаан засаглалтай мөн үү? Лордууд олонтой, баячууд олонтой, тийм ихэмсэг юм хүмүүс шүү дээ. Эднэр тэгээд нэг гуйлагч орноор зугаал авч идэх хүмүүс мөн үү? Эднэр харин одоо хаан
одоо үзчмээр харчмаар дэлхийн үзээгүй гайхамшиггүй тэрийг л үзэж явна. Тэм том хүлээн авалтанд л оролцдог. Манай хөл өмгийн баг дээр Go Mongolia гэж бичиж явъя гэж сууж идэг англи хүн байх уу? Англиас нэг ширхэгч уйлчин ирээгүй. Ирсэн байвал надад штампыг харуулад надтай мэтгэлцэж байгаа. Ирээгүй байхгүй юу? Тэгээ сураг сонсохно тэнд одоо 15 давхрын нэг продюсерийн хүүхэд нь англид нөгөө хөл өмгийн активт явдсан байл л да. Бодвол тэрэндээ гэр хийчих шүү дээ. Ойлгомжтой шүү дээ. Англиас хэдэн жил ирв хараа. Тэгээд Английн хөл өмгийн тэмцээн үзчихсэн аа. Go Mongolia гэж. Монгол яв их үү? Үлгэр үзтээ. Тэгээ Монголд хөл өмгийн фанатууд хөл өмгийн үзэж явдаг юм. Би түрүү саксны фанатууд саксын өмгийн үзнэ гэдэг шиг хөл өмгийн том тэмцээн хаана болно тэрийг үзнэ. Өөрийнх нь дэмжигч баг одоо хаана хөл өмгийн тоглолт хийх үү тэрийг ч үздэг фанатууд Европт. Жишээ нь Английн манай Монголын Fulham гэдэг баг Европт нэг тоглолт хийдэг. Фанатууд нь Монголд итгэл Европтой тоглолтын дагж үздэг. Тийм биз? Тэгснэ Монголд одоо ямар юмных нь хөл өмгийн тэмцээн болж байсан олон улсын. Ядаад 90-ний тамирч тэрчээд Монголын тамирчтай нөхөр тэмцээн хийжсэн мэдгүй байхгүй. Тэгснэ Монголд одоо хөл өмгийн ордон байхгүй. Хөл өмгийн тэмцээн битгий ордон байхгүй. Тэгээс ном битэрийн май хөлөг үзэж ирэх үү? Ийм гошин шогийн байж болохгүй байхгүй да. Энийг одоо өнөөдөр шүүмжлэхгүй яах юм? За яг би бол ингээд анх ингээд бяндуудаар явал хаалгын өшөглөөл ад болоод шоронд ортлоо лайв хийжсэн. Тэг яг шоронд ороод бас нэг жил ухаарад ер нь жоохон тактиктэй үзэх хэрэгтэй байна энэ улгачуудтай тий. Тэг гарч ирээд ер нь бол ингээд хаа хамаагүй нэг одоо сарнихгүйгээр зэгцтэйгээр ингээд нөхдөөдтэй жоохон асуудлыг хөндөд явъя гэсэн иргэний байр суурийг илэрхийлэх гэж байгаа. Эрдэнэс Монгол гэж хийцгүй компани байна. Баахан улс төрд байгаа дарга нарын нууц замаргууд цүнх хөргснэр байна. Ямар ч хийц байхгүй. Гээгүүлэхгүй хэдэн хулгайчуд байж байгаа. Гуйлагчгууд байгаа. Тэгээ нэг л их гадна дотны нэг худлаа өнөн ийм цаас барьсан. А4-ийн цаас. Тэрийгэ диплом биччихээ аваас. Тэгээ болсон болоогүй ганц нэг халтар англи хэлт юм шиг байна. Тэгээ Монголд англи хэл ямар шаардлагатай вэ? Тэгээ англиэр ярьдаг газар байна уу? Байхгүй. Эсвэл англи хэлний багш гэж байгаа бол багшаа хэлдэг. Өнөөдөр захын хүүхдүүд англи хэлний багшгүйгээр YouTube багш, Google багшаар англи хэлийг сурч чинь. Хүүхэд төрөө сурч чинь. Бүх юм ойлгомжтой зэгцтэй юм минимал болчиход байхад эдгээр одоо яагаад дормжлоод байгаа юм. Тэгээ Эрдэнэс Монголын баахан буусрыг дэлгэглээ. Захирал манай нутгийн дүү. Нутгийн дүү миний найзын дүү. Тэр байлыг ямар хамаатай. Бид нар нэг мөрөө тэр хулгайчуудыг өөгшүүлэх ёстой юм уу? Чингис хаан өнөөдөр өөрийнх нь дүү хариуцлагад хуульж өрчүүлэх засаг хуулиараа шийтгэжсэн биз дээ. Бид нар ингэж шудраг ус юмтай Чингис хааныхаа сургаалын дагуу одоо бид нар үзлөөр нэг байхгүй болохгүй шүү дээ. Тэгээ дараа нь одоо намингээд хулгайч нэг золбон эмэгтэй хүнийг хулгайч. Ер нь эмэгтэй ч хулгайч хийдэг тий. Эмэгтэй хүн заллин хийдэг хулгай хийдэг. Тэгээд хуулийн хариуцлага хүлээлгүүл эмэгтэйчүүдийн ойрхон анги байгаа. Тэг биз? Энэ хулгай эрх үүснээсээ илүү мэрэгчтэй юм шүү. Дутхгүй. Энэ бол 10 давхрын баг, нөмөнгийн баг. Тий. Тэгээ учралтай найз гэсэн. Тэгээ учрал юмкээсээ дараа өөр ажлыг үл найз чинь тэгээ таашаа. Хулгайч юу найзгаа сайдар тавих юм уу? Энэ учралын буруу шүү дээ. Тэ. Арай залуу хүн арчлын үед төрөөд арчлын үед бас нэг сургууль соёл төгссөн. Арай нэг арчилсан үзлөөрөөр ажиллахын бодсон чинь хулгайч нартайгаа нийлээ явж байгаа. Ингэснээр өөрийнхөө засгийн газрыг гутамшигтай харагдуулж байгаа байхгүй. Тийм үстэй. За та цахим орон зайд энэ шууд бичлэгээр ард түмэнд үзэл бодлоо илэрхийлэх гэдэг зүйлийг бол одоо баг мэрэгжлийн түвшинд аваачлаа шүү дээ. Мэрэгшил болгочлоо. Лайвчин гэд. Таныг бол лайвчин мөнх эрдэнэ гэд даваагийн мөнх эрдэнэ гэж мэдчихэж байгаа. А та энэ лайвчин гэдэг одоо энэ тодтголоороо тодтгол нэрээрээ ямар нэгэн ашиг хонжоо олсон зүйл байна уу? Саяын таны ярианд Эрдэнэс Монгол гэж дурддагдлаа. Таныг бол хэвлэл мэдээллийн салбарын Эрдэнэс Монголоос 70 саяыг авсан гэж цуурхал төдий ярьдаг. Гэхдээ энэ яг цуурхал уу эсвэл бодит үйлдэл үү? Эрдэнэс Монголын төсөв мөнгийг үндэсний авдыг шалгадаг, хяндаг, очиод төсөв мөнгөн дээрээс нарж. Тэг өөрсдөө муулчаад надад мөнгө өгдөг хүн байна уу? Надад хэн нэгэн мөнгө өгөх юм бол маргааш шантажлсан гэд одоо нэг хуулийн байгууллагт гомдол гаргуул эрүүгийн хуулийн хүн заалттай. Нэгт. Хоёрдугаар нь надад чинь одоо намайг одоо яавах нь яа юун дээр алдах нь гэд ёстой нөгөө Мунзуу гэдэг нэг номтой хоёр бацаантай тэмцээд идэг нэг нөхөр өдөн штэ. Тэрний хэлээд дор нь янзлж чинь. Хүн хүлээгээ байж. Тэгээ би нэг улсынхаа одоо төсвийг зөв байлгахын төлөө явчаад
нэг юм хөлхний хурган дарга нараас юу авах вэ? Тэд нар надад юу өгөх вэ? Ийм нэг хачин цуурхал сонсож явдгаа бол манай иргэд бол хэрсэн болсон тийм хачин цуурхалд бол итгэхгүй. Наадахт чи харин үлгэр өчтөг оюун эрдэнэ мэтийн энэ номин мэтийн хачин ийм золбин сэтгэлгээтэй хүмүүс итгэж магадгүй. Одоо энэ номингийн нэг золбин сэтгэлгээ харагдаад байна. Номинг очиод лайвдангууд гадаа хэдэн залуучууд ирээд зогсчиж. Тэ. Би тэднийг хооллсон яа дээ. Автобус унааны мөнгөө зараа ирж яхад ах нь хоол аваад өгье гэсэн. Энэ нэгэн монголчууд бие бинийгээ тайлах нь буруу юм уу? Би ер нь урдуулаа гарсныг ундаал чоогоор гарсныг хоолдог ээжийнхээ занг дуурайцсан. Тэ, манай нутгийнхан мэднэ. Тэ. Нэг 5 цаас олвол бусдтайгаа хуваалцчихдаг. Сая өвөл нэг Солонгос руу имчилгээнд явж байхдаа оюуны хөдөлмөр хийж ирээд 10 сая вон хожиж ирээд ард түмэндээ тараацсан шүү дээ. Тэ. Би хэдэн хүнд хоол аваад өгөх нь номин дэмэр хамаатай. Номин шиг би улсынхаа мөнгнөөс цувсардаж хорлмоо шиг хорлонцчоод ардуур нь магадгүй хулгай хийсэн мөнгнөөс өгөөгүй шүү дээ. Өгөхгүй шүү дээ. Тэ. Ариун цагаан хөдөлмөрөөр явж байгаа шүү дээ. Тэ. Эрх мэдэлтэн албан тушаалтнуудтай тэмцэлтгэхээр таны хувийн бизнес үйл ажиллагаанд хоригтэйг тавигдах садаа болох юм шантажнууд ирэхгүй байна уу? Үндэстэн дамнсан те улс төртэй хамаатай бизнес хийдэг биш. Би өөрөө жолоочийн хөвгт. Jeep Service гэж компани одоо байгуулаад 20 жил болж байна. Манай компани машины тосмоос нь солидгийг. Тэгээд энэ Jeep-тэй хүмүүсийг бүрдгээд хөдөө гадаа ажилд явуулдаг. Энэнд нэг улс төртэй хутгалтаад байх юм байхгүй. Шаардлага байхгүй. Тэрнээс тендер мендерт ордог мөн үү? Байгаль дэлхий алдаг. Одоо Номингийн Apple одоо манай Баян онгорын байгалаас ахуулаад нөхөн сэргээлт хийгээгүй хариуцлагагүй уулуурхаг байгаль алсан гэж би нэр томьёо өгөөд байгаа. Ноён уулагч гэсэн. Одоо жишээ нь ингээд нөхөн сэргээлт хийлгээд тийм ээ доорхыг авчаад дээрхт нь буцаж булаад цэцэг навч тариад мод тариад ургуулж явал хариуцлагатай уулуурхай. Хариуцлагатай төсөл. Ухаад алтын аваад авдрыг хийж байгаа бол байгалийн алуурчин. Тэгээ байгаль алж 5 цаастай болоод хариуцлагатай. Энэ бол улс төрөөс хамааралтай. Ягаад гэвэл лиценз засгийн газраас ашигт малтмалаас авдаг. Уурхай нээхийн засгийн газар очиж нээж өгдөг. Байгаль орчны яам, уулуурхай яам, ашигт малтмал мэрэгжлийн хяналт энэ төр очиж уурхай нээгч зөвшөөрлийг өгдөг. Мөн үү? Улс төрөөс хамааралтай надад Номингийн байгалийн алуурчин аав шиг алтны бизнес юм уулуурхай бизнес байхгүй. Тэгэхээр ахыгын дээр янз бүрийн бизнес санаа зовоодох юм өөр байхгүй. Хүнд ер нь их юм хэрэггүй. Би нэг хэдэн хүүхэдтэй нэг их нэртэй нэг орон сууцтай нэг унах унаатай орго хоромтой хүн. Надад энэ хулгайс нар шиг гадна дотнд хуримтлуулаад зугаалаад яваад тэг хэдэн брэндийн хувцс өмсөд хэдэн ээлжийн цаг зүүгээд тэг тансаглаад тийм одоо янз янзын аял зугаалгын машин унаад тэрэг хэрэггүй. Хүнд ер нь болсон болоогүй хөрөнгө хураана гэдэг бол хүүхдүүдтэй одоо нөгөө нохоод ясайж өгж байгаатай адилхан. Хүмүүс ер нь хөрөнгөн дээрээс болж мууддгийг төрсөн ахт өнөр. Аавынхаа ээжийн хөрөнгийг булаацалддаг. Хүүхдүүдэд хөрөнгө хурааж үлдээн гэдэг чинь дунд нь ясайж байгаатай адил. Тэгэхээр болсон болоогүй тийм хогийн хөрөнгө хураагаад ирэхгүй харин зүгээр хүүхдүүдтэй сайхан мэдлэг боловсрал зөв өвдөгч хүмүүжил олох хэрэгтэй. Тэгээ хүн ер нь ихээс төрөхдөө өхөн хөлтлөө өөрийнхөө амьдралыг өөрөө бүтээн. Нэг 10 тэг сургуульд ортол нь аав ээж нь мэдээж хүмүүжлийг олгоно, багын хүмүүжил, суур хүмүүжил, тэгээ насын түрээд нас 90 цент түрээд насны түрээд ирэхээр хүн өөрийнхөө амруу гудрах хоолыг өөрөө бэлдэж олох хэрэгтэй. Энэ нь өөрөө хүн болж төрсний одоо зорилго нь энэ. Хүн ийм л зорилготой байдаг. Тэрнээс одоо би бэлдээд нэг баахан хүүхдтэй хөрөнгө хүрээгээ яах юм? Миний хүүхдийг ангаачаад байж байгаа юм уу? Одоо энэ хэдэн боломжтой байгаа олигархуудын хүүхдүүдийг хараад байхад нүдэндээ гал цог байхгүй. Гэ голиц хар тамхич болцсон. Яах юм? Уныг бол машины дээд нь байна. Өмсийг бол брендинг дээд нь байна. Орон гэвэл те оромж нь одоо 5 усаар орд гаршаараа бэлэн байна. Ямар ч зориг байхгүй. Зориггүй чи яах юм? Хар тамхитат нь хохно. Мөн үү? Тий. Тэгэхээр зэрэг хүүхдэд өөртөнд нь зорилгыг бий болго. Мөн үү? Хүн өөрийнхөө төдөө өөрөө тэмцэж амьдрах хэрэгтэй. Энэ амьдралын утга учир. Тэгээ ямар утга учиртай ингээд улс төрд ороод хүүхдүүд дэв удмаараа ухсаа залгамжлуулж юм шиг яваад зүтгээд идэм бэ. Одоо нэмэн турж өгөх гэж улс төрд орж байгаа юм. Тэ? Аавынхаа хулгай одоо өдөр байгаль алж бий болгосон хөрөнгийг л хариуцаад тэр гачуурт дээр очиод тэр нэг
буудлын ажлуулаа байж байвал харинжуулж аав шүү дээ. Мөн үү? Тийм биз дээ. Аялал жуулчлал. Тэрээс одоо номингоор дутчихна. Монголын улс төр номингоор дутчихна гэж хэнийг хэлээд байгаа. Бачуугаар дутчихна гэж хэн хэлээд байгаа. Тэр Маки мангар уцаа номтой өрөөр дутчихна гэж хэн хэлээд байгаа. Эднийг хэрэгтэй гэж хэн хэлээд байгаа. Эднийг хэрэггүй гэж бас хэн хэлээд байгаа. Тэр зайлах хэрэгтэй шүү дээ. Нуушнууд. Би энийг бол банк хэлнэ. Тийм. Үнэхээр зөв. Одоо чи намрын гойроо Монгол улсыг хөгжүүлээд мөн үү? Гацуултын Чимбат Монгол улсад их хэмжээний татвар төлөөд олон мянган ажлын байр бий болгоод тэр ажлын байран дээр хүн Америк шиг Канадын уул уурхай дээр ажиллаж байгаа шиг, Австралийн уул уурхай дээр ажиллаж байгаа шиг гацуултын Чимбатаас 10,000 долларын цалин авч ивэл хамаалах. Өгүүлэн дэмжиж. Тэгээгүй шүү дээ. Наадвал чинь хүнээр боолын хөдөлгөөр илгээд боолын цалин өгдөг. Мүлжлэх дуунд төмсөр цалингаа тавьж байна. Тийм. Ерөөсө феодлын үе гэж үүдэг шүү дээ. Феодлын үед чинь боолын нийгэм гэж байсан мэдхүү. Боолчилдаг. Тэ? Ходоод нь хоол хийж өгөл болоо. Хувцч өгөхгүй. Монголчуудыг тэгж ажиллуулж байгаа. Тэгээ одоо эргээгээд бөөр нэг мөнгнөөс өөр юм бодохгүй. Өөрийнхөө өр хөвгтөөс өрөөлийгөө бодохгүй. Хүн өөрийнхөө хөвгтийг бодж болно. Давхар өөрийнхөө өр хөвгттэй цуг Монголын өр хөвгтүүд цуг амьдрна гэдгийг бодох хэрэгтэй шүү дээ. Монголын ирээдүйг бодох хэрэгтэй шүү дээ. Өөрийнхөө өр хөвгтүүдийг бодохгүй хүмүүс Монголд их байна. Одоо манай зайсанд амьдардаг гүн талбараа өөрийнхөө хөвгтүүдийг л магтна. Өрөөлийн хөвгтүүдийг бол салавч өгнө. Бөөнгийн жагаар байна. Тэ. Ийм л хэдэн золбон одоо Ахмад үеих үдээд үйтэй. Дэлхийн бизнес, дэлхийд нэр алдраа олцсон нөхөр байхгүй. Бөөнгийн жагаа гүн далаа энэ гасуултын Чимбат энтрийг ирээнд ч танихгүй шүү дээ. Хогийн сэтгүүлтэй улгаач нар наадвал чи ер нь бол Монголд ийм хулгайч хогийн сэтгүүлтэй хүмүүс олон учраас Монголын байгаа нийгэм минь ахнаар олигтойгон байсан бол Монгол улс хөгжих бүрэн боломжтой. Газар нутаг томтой байгалийн баялаг байна уу байна. Иргэчүүдээ байна уу байна. Бидэнд юу дутагтаад байгаа юм? Ахнарын сэтгэл дутагдсан. Ахнар улс төрд ороод өөрсдөө бодсон. Нэг золбон сэтгүүлтэй хүүхд тогтоо коммунизм үед золбон өссөн. Коммунизм үед яг үхээр нөгөө нэг ижид говцтой. Нэгнээсээ дээш гарахгүй, доош орохгүй. РЖ нэг ижил цалин өгдөг. Сайн ажилласан ч нэг хэвэн цалин, муу ажилласан ч нэг хэвэн цалин. Тэгээ жоох өлөн золбон өссөн. Тэгээд ардчил зах зээл их иргэн баян болох хэвээр гээд өөрсдөө баяжихын төлөө явуулсан. Тэгээд өөрсдөө баяжчихгуудаа манай хүмүүс улс төрт орох хэвээр гээд хунта зээл явж байгаа хөөх. Готомшиг үсттэй. 15 давхрахны захиалганд орж байгаа бол энэний ард гол толгойлогч мафийн эзэн болвол Женко Халтмаагийн Батулга байна л да. Тэгэхээр та Батулгатай ямар нэгэн харшилдах сэдв байдг юм уу? Та хоёр бол нэг нутаг усных. Ах нь одоо наад хүний чинь лайваар хангалттай ярьцсан. Та зүгээр захын нэг хүний хэл ойлгодог хүн наадах чинь мэдчихэж байгаа. Ер нь бол Монголын улс төрд манай энэ ардчилсан нам, ардын намын энэ 90 оноос хойш улс төрд явсан хүмүүс бүгд л гай тарьсан, гавьяа байгуулаагүй. Тэдний л нэг хүн наадах чинь. Тэгээ сэтгэлгүйдээ шундлан замбраагүй. Тэгээ нам дамнсан. Энийг бол би хэлээд байгаа юм биш, үйлдэл нь харуулж байгаа юм. Тэр нэг ашиглаж байгаа юм дандаа залуучуудыг энэ оюун эрдэнэнийг бол хөрөх зайлуул улс төрд бол ашиглаж мөн үү өөрийнхөө арга барилыг сурах гэж ядж байгаад манай энэ 80-аад оны улс төрд орсон хэдэн нөхдүүд ах нарынхаа сайн юмыг биш муу юмыг дуурах. Ер нь муу хүнээс муу юм сурна. Тэгээ сайныг дагуул сарны гэрэл мууг дагуул могоо орлол гэж хохин Галтмаагийнхаа Батулгын заавраар явж байгаад улс төрд өгтөл боллоо. Одоо ардын мандат өгөхгүй байхад оюун эрдэнэ улс төрийн өгтөл. Улс төрийн өгтөл гэж мэдхүү. Тэгээ улс төр тэмч болохыг хэлдэг. Манайд бол улс төрийн өгтлүүд л төрж байна өнөөдөр. Манай дээд үеэс ингээд ард түмэндээ хүндлэгдээд хүлээн зөвшөөрөөд одоо хайр хүндлийн авцсан улс төрч байна уу? Байхгүй шүү. Байхгүй. Хөөрхий зайлуул очир утгыг өгөхөд хүн болгон бас янз янзаар л хүлээж авч байгаа болтой байна лээ. Би энэ пост оруулсан. Очир утгаа одоогийн улс төрчдийн дэргэд бол бурхан. Мөн үү? Тэ. Тэгтээ хөөрхий осор жамаа гэдэг нэг дүү байсан шүү дээ. Осор жамаа хөөрхий зайлуул дээр залуу бурхан боллоо шүү дээ. Тэгэхэд очир утгаагаас нэр хүндтэй явж шүү дээ. Тийм биз? Тэгээд ингээл бод. Очир утгаагаас олигтой улс төрч одоогоор Монголын нийгэмд алга байна. Адлагдж байгаа хүмүүс бол далаа шиг олон байна. Ийм л байна да. Тэгээд 15 даврын технологич нь салбарт байгаа. Манай намд ч байгаа. Ардын намд ч байгаа. Ардын нам чинь дотор 2-3 паракстай болчих шиг боллоо. 15 давхар буюу Хээрэ Баатрын дүү оюун эрдэнэ тэргүүтэй нэг паракс баг шиг байна.
За одоо нөгөө талд нь манай Зандан Брог Зандан штэр ерөнхий сайд талын нэг фракц баг шиг байна. Тийм ээ? За тэгээд одоо энэ Янгогийн Содбаатар тэргүүтээ Гинсек гэдэг. За энэ Содбаатар Зандан Брог хоёр ч нэг фракц байгаа. Тий. Эзэн нэгтэй гэж. Тэгээ манай нам дотор ч гэсэндээ бас фракц байгаа шүү дээ. Бүлэглэл байгаа. Гэхдээ яг фракц бүлэглэл бол зөв юм дээр клубын зарчмаар ажиллах зөв. Тийм үстэй. Одоо миний үзэл бодолтой нэг хүмүүс өөл хүрээдэр сайн клубын зарчимтай үзэл бодлоо боловсруулад намынхаа мөрийн хөтөлбөрт оруулаад тэрүүгээрээ сонгуульд ороод тэр мөрийн хөтөлбөрөө улс орны хөгжүүлэх зорилт болгоод явж болно шүү дээ. Эдгээр тийм мөрийн хөтөлбөр үзэл баримтал байхгүй. Манай ах нар бол ганцхан хулгайн үзэл баримтал дээр нийлдэг. Тэ. Тэгээ шударгын дүрд амар тоглодог. Тэ. Танаа сэтгэл зүй бүгдийг нь худалдаад авцсан. Танаа одоо энэ 90 үүсгэсэн байхаа та. Бодвол нэг хаалтын гэрээ хийж байгаа бах. Хамтран ажиллах гэрээ гэдэг. Нөгөөдгөө гоё нэрлэнэ. Хамтран ажиллах гэрээ гэдэг. Одоо цаагаар бол хаалтын гэрээ шүү дээ. Одоо Монголын төрийн хэмжээний компаниуд, хэвлэлийн компаниудтай хаалтын гэрээтэй, сайтуудтай. Тэгээ цаагаар нөгөө захирал нь ингэн шүү дээ. Хамтран ажиллах гэрээ хийж байгаа үйл ажиллагаа гэдэг гоё үг оруулна. Хөшгөний ард манай намыг муулахгүй шүү. Окей тохирлоо. Аман тохироо хөвлөө. Гараа урьлаа хаалтын гэрээ хийж байгаа ингэж явж байгаа. Өнөөдөр бизнесийн салбарт хаалтын гэрээ ямар хэлбэртэй юм бэ? Хэрэггүй шүү дээ. Төр ер нь иргэдтэйгээ нийлж бизнес иргэдтэйгээ өрсөлдөж бизнес хийх ямар шаардлагатай? Тэр уул уурхай компаниуд бол төр оролцох ямар шаардлагатай? Австрали, Канада, олон улсын энэ уул уурхай компаниуд чинь төрөөсөө хамааралгүйгээр цэвэр олон улсын бирж дээрээс мөнгө босгоод бизнесийнхаа зарчмаар яваад ажиллаж байгаа ажилчдаа өндөр цалин олгоод татвар татаасаа төлөөд хариуцлагатай уул уурхай хөгжүүлээ явж шүү дээ. Мөн үү? Монголд тэгж явж байгаа болохгүй гэж. Гүтээ мэстэ. Монголд болохоор зэрэг төр бүгдийг мэддэг. Төр баян байвал иргэн байх баян байх ёстой гэж боддог. Төр баян байвал иргэдтэй халамж өгдөг. Тэгээ халамж авж байгаа хүн бол залхуураад ажил хийдэг хүн төрөлхтний жам. Тийм биз? Уг нь ардчил зах зээлийн нийгэм чинь иргэн баян бол улсанд баян. Иргэд бүгд сайн сайхан амьдрах хэрэгтэй. Иргэд сайн сайхан амьдраад татвараа төлнө. Төлсөн татвараар манайх цагдаа, цэрэг, онцгой байдал, эмч, боловсролдоо анхаарал хандуулчихын тэгэл болоо. Мөн үү? Бусдын бол одоо энэ хувийн хвшил хийж болж шít. Өнөөдөр энэ Мятад одоо хувийн авиа компаниуд байна уу? Байна. Одоо жишээ нь гадны авиа компаниуд ихэнх нь хувийн бизнесийн зарчмаар явдаг шít. Том хөрөнгө оруулагчтай. Одоо Солонгосын Корея аригчид одоо Hyundai Group нь, LG Group нь хувьцааг нь эзэмшдэг. Тэр цэвэр агаарын тээврийн салбарт үйл ажиллагаа явуулж өрсөлдөж орлогоо олоод хувь эзэмштэйгээ нөхдүүдтэй эзэмшигчтэй ногдол ашгаас хуваарладаг энэ цэвэр зах зээлийн зарчим. Тэгвэл манайх одоо энэ арай Монголиа хүний айр гэдэг компаниуд байна. Eason Center гэдэг. Мят төрийн өмчт компани тэднэртэй өрсөлдөж явах гэдэг. Мятыг хувьчлаач. Мятад өнөөдөр зүгээр улс төрчдийн шахаа нууц самаргууд нь хамаатан садны үр хүүхдүүд нь сууж байгаа шүү дээ. Хийсэн ажилгүй хийцгүй. Хувийн хвшилд нэг нэгтлэнтэй байхад Мят 100 нэгтлэнтэй байж байгаа юм. Хувийн хвшилд нь 2-3% нэгтлэн хийдэг юм Мятад нэглэгдэн санхүүгийн алба доороо нэгтлэн бодох хүрдэх хилцсэн төр гэд бүлтүүл төсрөө сууж байгаа шүү дээ. Яах юм? Мят нэг жилд хэдэн тэрбум мараад одоо орлого олдог Оросын орлогыг хэдэн хийцгүй нөхдүүд улс төрчдийн шахаамар найз нөхөд нууц самаргууд нь цалин хэлбэрээр авч байгаа. Тэтгэмж хэлбэрээр авдаг. Мятын ажилчид гадагшаага мятаар өөрсөндөө журам гаргацсан тэрүүгээр үнэгүй нисдэг. Хөнгөлөлтөө нисдэг. Ах トゥ нүртэл орж. Таксаа төлөөд нисдэг аа. Тэгэхэд иргэдэд өнөөдөр гадагшаага өвдчөөд нэмшлэгэнд явах гээд плет байхгүй, зардал байхгүй сууж байна. Тэгээ Монголын төр зохицуулаад байгаа нь энэ үү? Төрд ажиллаж байгаа нөхдүүд үсэн үлээгээ хийгээд байгаа юм бэ. Би одоо нэг соёлтой царайлал учиргүй ингээд их юмсэг энэ жүжигчин байж гэнэ ш гоёор чадна. Тэ. Жүжиг тоглож бас чадна, дэндүү чадна. Сонирхол алга, дургуй хүчин. Дургуй өгөхөөр би зүгээр өөрийнхөө задгаа ярихыг хүсдэг. Тэг би тэрийг лайвчсан шүү дээ. Тэгвэл ард түмнүүд лайвч гэдэг нэр болгосон. Надаас өмнө олон лайвчд байсан шүү дээ. Энэ шудраг тав гэж гараад байсан шаадаг тавч анх уцаа бариад талбай дээр гараа үзтээ. Эднэрт хэн лайвч цол болгосон юм. Шудраг гэдэг өөрснөө нэр өгсөн шаадаг тав болгосон. Шаадаг тав нэрийг би өгсөн. Ард түмэн харин надад лайвч нэр болгосон баг тийм үст. Хатманы Батулга ах чинь бас ерөнхийлөгчийн сонгуульд ороод уцаа асаагаад лайв төлөхсөн шүү дээ. Тэр лайв чи нэр өгсөн үү?
Яг гэвэл хуамж учраас лайвч нарыг өгөөгүй байхгүй юу? Тий. За төрд богшсон хулгайч нартай та тэмцэж байна. Энэ бол таны цаадын зорилго бол энэ төр нэг өөрийнхөө үндсэн зарчмаараа яваад энэ улсын орн хөгжчихөөсөө гэдэг нэг бодол байгаа бах. За энийг намайг яагаад асуухгүй юм бол бараг асуухгүй болвол энэ дүлгөө мөнх эрдэнтэй захиалгаар ярилцсан байна гэдэг ойлголт төрж болзошгүй учраас би асууж байгаа. Та яах гэж дүүгээ улс төр рүү оруулсан бэ? Би өөрөө улс төрд болон энэ үзэл бодлоо яагаад илэрхийлсэн бэ гэвэл нийгэмд болж утгагүй асуудал их байна. Бидний үр хүүхдийг энэ новшийн сайд дарга нар бол үр хүүхдийн нийгмийг балалдах юм байна. Хэн ч ихсэн хүүхдэн дээрлэхүүлээ байж ивэл хай хүй болооч гэж хэлдэг үстэй. Монголын нийгмийг бузарлаад байгаа хулгайч нарыг болооч гэж би лайв асаасан. Ер нь энэ хулгайч нар бузралж яхаар энэ хулгайч нараас би юу дутдаг гэж улс төрд энэ хулгайч нарыг амбард зайлуулж өөрөө чаддаг мэддэг юм хийж хэрэгжүүлэх гэж улс төрд би өдөө хүртэл явж байгаа. Орцсон ч юм алга. За тэгээ улс төрд орой нийт дэвшигээ явж ирсэн. Миний мандатыг 12 онд булаасан, 16 онд булаасан, 20 онд булаасан, 24 онд за тэгвэл энэ хулгайч нар шиг ямар үр хүүхдийн хоолноос аваач зарж мөнгөөр улс төрд оролттой биш алалцаад үзэл бодлоо илэрхийлээд орё гэж лайв хийсэн, намайг шоронд явуулсан, хэлмэгдүүлсэн. Тэгээ ер нь эх орныхоо төлөө дээр үед манай өвгдөөс явхад ахын шархтахад, аавын шархтахад дүүн буугаа өрөөл араас нь эх орныхоо төлөө явдаг үстэй. Тэгээ одоо би шархтаал шоронд орсон, ял авсан, ялтан болсон. Ямар хэрэг хийснээ мэддэггүй. Тэгээд одоо миний дүү ахыхаа үйл хэргийг үргэлжлүүлэхээр улс төрд орсон. Тэгчээ жагсаалтаар чацаг сарайлж ороогүй. Намын халахвчинд ороогүй. Ард түмнээсээ гуугаал миний ах шархтчлаа ахыхаа үйл хэргийг үргэлжлүүлнэ гэж улс төрд нэгдүгээр тойргоос сонгогдсон. Тэгвэл хэн нэгэн шиг одон медаль тарааж яваагүй. Мөнгө төгрөг тарааж яваагүй, зусардаж яваагүй. Болсон болоогүй урлагийн тоглож дуудуулж жүжиглж яваагүй. Цэвэр өөрийнхөө үзэл баримтлаар явсан. Нэгдүгээр тойргийн ахын дүүс маань дэмжиж мөнх эрдэнэ дүү ахыгаа үйл хэргийг үргэлжлүүлэх гэж байгаа юм байна. Сонгосон. Сонгосон ч харамталтай танай сайтаар хүртэл Ялтан Зогтбаатар гэж ирэл хийцэн явуулж илээ. Та нар эхлээд хүний имийг сайн судлах хэрэгтэй. Зогтбаатар хөгжлийн банкнд ажиллаж ирсэн. Ахлах мэргэжилтээ хийж ирсэн. Ахлах мэргэжилтэн төсөл хөтөлбөр зээлийн материалууд орж ирнэ. Боловсруулаад хурал руугаа оруулдаг мөн үү? Хуралд нь ингээд 10 хүн суудаг. Тэр 10 хүн шийдвэр гаргадаг. Тэгээд тэр зээлийг олгодог. Зогтбаатараар дамжсан зээлээс мэдээж барьцаагаа тавил зээл авч байгаа. Зогтбаатар хохироо өгөө. Тэгэхэд тэр ард дунднаас нь Ардын намын Содбаатарын төрсөн ах Сод Эрдэнэ дарга нь хуулийн хэлцсэн бөгөөд тамгын газрын дарга нь. Энэ авилгалтай тэмцэх газрын дарга Таштавагийн найз Гам Бямбын дөлгөөний хүү. Гам Бямб гэдэг нь Ардын намын баг хурлын гишүүн, Ардын намаас их хурлын гишүүн байсан, Хинтэй аймгийн засаг дарга байсан. Мөн үү? Гам Бямбын дөлгөөн Зогтбаатарын дээр захирал байсан. Энэ хоёр яагаад ч вэ? За яагаад ч вэ? Энэ хоёртой адилхан төвшөнд байсан захирлууд бүгд ял авсан. Торгуул ял авах нь авсан, шоронд орох нь авсан. Зогтбаатар шиг мэрэгчлэлтэн хүмүүс ял аваагүй. Ягаад гэвэл дарга нар нь ял авсан. За хоёр нөхөр ял аваагүй Гам Бямбын дөлгөө, Содбаатарын төрсөн ах Сод Эрдэнэ хоёр. Энэ хоёр яагаад гэвэл улс төрд нөлөө өгөх хүмүүсийн ойр тойрны хамаарл өгөх хамсаатнууд учраас. Мөн үү? Монголын улс төрийн байгаа царай энэ. Монголын шудрах хууль сахиулагчдын байгаа царай энэ. Мөн үү? Тэгээд даваагийн Зогтбаатарт хэрэгээр мөнх эрдэнэ лайв гэдгэлсэн, бузруудын бузрыг дуудсан, ах дүүгээр нь яллаа гэдэг технологи авсан. Намайг шорон 461 торигдож явахад авилгалтай тэмцэх газрын золбин комиссар гэж надаас мэдүүлэг авсан. Би яагаад золбин гэж байгаа гэхээр тэр мэдүүлэг авж байгаа арга барил нь золбин байсан. Шудраг биш золбин. Тэгээ юу гэсэн гэвэл таны араас дүү гэж удахгүй материалын нурлаа шоронд явуул гэж хэлсэн. Би амруу салавч өгсөн. Одоо тэр архивд байгаа бах. Тэг. Хэн ч гэсэн чамайг ч гэсэн дүүгийн чинь доромжлоод ингүүлчих салавч өгөхгүй. Бараг цохоод авна үстэй. Салавч өгсөн. Тэр дүү одоо миний салавчийг зүүдэлдэг байх гэж боддгийг. Тэг. Тэгээ өөрхий яах вэ гэвэл ангачны шүүхээр торгуул ял өгсөн. Давг шатны шүүхээр цагаатгсан. Цагаатгангууд сонгуульд орсон ард түмэн их хурлын гишүүн болгосон. За их хурлын гишүүн болцсон хүнд шүүхээр ял оногдуулах хууль эрх зүйн орчин багхгүй. За дээд шүүхийн шүүгчнэр маань олон шүүгч байсан учраас тэр одоо фактор дүүрэн материалтай хөгжлийн банкны иргэнээс ганц нэг андуурал явагдсан баг. Ангачны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээсэн. Гэхдээ энэ бол үндсэн хуульд зөрчиж гаргасан.
Үндсэн хуулийн 54-р заалтанд их хурлын гишүүний халдчгүйгээр ирэх гэж байж байгаа. Одоо үндсэн хуулийн цэц дээр дүүгийн асуудал явж байгаа. Их хурлын гишүүн даваагийн зохицуулалтын асуудал. Үндсэн хуулийн цэц маань дээд шүүхийн гаргасан шийдвэрийг үндсэн хуульд зөрчсөн байныг гаргуул тэр шүүхийн процесс нь хүчингүй болон тутгалзна. Тий. Ингээ ийм процедур явж байгаа. Даваагийн зохицуулалтаар даваагийн мөнх эрдэнэ хоёр бол жирийн тээвэрчин жолоочийн хүүхдүүд. Манай аав ээж улсын хөгжлийнхаа төлөө хөлсөө урсгаал хүүтэнд хөрөөл халуунд халаал тээвэр хийгээл аймаг нутаг орныхоо хөгжилд хувь нэмэр оруулаад явсан жирийн ажилчин ард түмэн. Ажилчин иргэд намрын инкер шиг ч юм уу, номингийн аав шиг ч юм уу байгаль алаагүй, хядаагүй, төрөөсөө дампууруулаагүй, тонон дээрэмдээгүй, найз нөхөдөө даваа байдал олгоогүй. Яагаад өнөөдөр ингээд жирийн бор зүрхээрээ явж байгаа ардуудынхаа хүүхдүүдийг хилмигдүүлдэг. Тэгээ тэрийн танаа сайтууд буруу гүвэдэд. Ягаад гэвэл захиалгатай. Мөнх эрдний дүү учраас захиалгатай. Тэр итгэл 15 давхрын чинь намтай болсон шүү дээ. Халаасны. Худлаа буруу нам. Одоо би өнөөдөр энэ лайвер хүртэл ярьж байгаа. Шудраг гэдэг энэ сайхан нэр үгийг шаадаг тав ашиглаад, шудраг тав болгосон, шаадаг тав ашиглаад үн цэнэгүй болгосон. Шудраг гэдэг үгний үн цэнийг байхгүй болгосон. Энэхийн улс төрд улсын хурлын гишүүн байсан сайд дарга нар улс орнын тонон дээрэмдэг, дампууруулдаг хулгайч нар өгсөн. За одоо худлаа буруу намын хитэн золдон шантажны тороолууд үнэн ба зөв гэдэг нэрийг бас шантаж болгочихлоо. Баахан гарчин юмнууд. Тэд нар бас гадны уул уурхай төслийн төлбөрийг шинжээчдэг гинэ. Шинжээдгээ зөв бичиж чадахгүй заяа. Уул уурхай төсөл чинь эхлээд хайгуул хийгддэг, тийм ээ? Тэгээд уулын ажлын төлөвлөгөөг асар их инженерийн тооцоо байдаг. Тэгтлээ яа баг гадны хөрөнгө оруулалтыг хужаа гэж яриад баг тэгээд эх оронч дүр царайлаа. Тэгсэн мөртлөө өөрхий зайлвал ялгаагүй л надаас надтай адилхан өдөөнөөс ирэл гэр оруулж амьдарч ийсэн бацаа хаавсанд орцсон жип унтсан. Тэгэхэд зайлвал хуруу humсаа углан барин наран туул дээр 20-30 жил лангуу ажиллуулад бизнес хийгээд банкын мөнгө эргэлдүүлээд олигтой жип авч чадахгүй хаавс орж чадахгүй байгаа шүү дээ. Манай өнөөдөр бизнес эрхлэгчнэр яг л ийм зарчмаар явж байгаа. Тэгэхэд бол 15 давхрын технологиор явсан нөхдүүд бол өнөөдөр инфлюенсер гэл худлаа гуцаал нэг зарим чин гэдэг нэг одоо цэцэг мэцэгчид хүүхнүүд бол оюун эрдний хүнээр бол талбай дээр уйлаад байсан. Дагагч нар нь алга болцсон байл шүү дээ. Үзэлтгүй болцсон. Яагаад огцсон баячч үү тэр? Тэд нар 5 давхрын технологиор нэр нөлөө өгөх улсуудад тэрбумаар юм таасан байж байж байгаа болоо тэд нар нь одоо өнөөдөр ингээл 100 саяын жип 100 сая хаус тэрбумын хаусанд амьдраад байгаа үстэй. Энэ мөнгө хэний мөнгө юм? Ард түмний дотор төлсөн мөнгө. Монголын ард түмний баялаг уулуурхан баялагийг эдгээр шантажлж авч байгаа шүү дээ. 16 давхар. Өнөөдөр чи энэ урд энэ харбины хэрэг яриад байна. Оюун эрдэнэ засгийн газрын үед хийгдсэн шүү дээ. Ардуур нь хэдий гусцсан болоо томроод байгаа. Тэ? Өнөөдөр ингээд авилгал гэхээр чи авилгал гэдэг чинь заавал ч ингээд бэлэн мөнгөний нэгэнд өгч авахыг хэлэхгүй шүү дээ. За юу. Одоо харбины хэрэг худуутай яйцсан ардуураа цаагаараа одоо англид сурж байгаа хүүхдүүд нь ч үт юм уу. Нэр англи гэснээс оюун эрдэнэ хүүхд англи сурдаг үстэй. Тэгдэг. Хэрватрын хүүхд англид нэг аврагуудын клуб тоглодог гэсэн. Актив сурдаг гэсэн шүү дээ. Тэгээ манай яагаад английн багтаа гэрээ хийчихв. Нэр яг энэ өрөн дээрээс тэр бас төг гэж бодогдож шүү дээ. Тэгээ англи сурж байгаа хүүхд нь үнтэй бэрийн дүнссэн байсан биз дээ. Найз охин нь үнтэй цаг зүүцсэн байсан биз дээ. Яаж авснаа орлогоо чадсан. Орлогоо нотлолтой. Гятад өнөөдөр юу яадаг шүү дээ. Бараг үнтэй цаг зүүцсэн байвал сараагийн цалиг бодлоо. Тэ? За салингаараа яасан байна? Одоо байрны хөлс мэс хоолунтай бензин шитэн тосгонд зардал энэ цагийг юугаар авч нотлож чадахгүй тэгэл шорон хуулийн хариуцлага. Монголд бол брэнд өмсөөл хүүхдүүд нь тансаглаа л хахад аав ээж нь зүгээр манай аваагийн бизнес ш. Тэ. Тэгээ Монголд нэг юм гоё явнаа. Улс төрчдийн гэр бүлийн хүмүүсийн бизнес тасархаа тансаг явна. Мэргэжлийн барилга барьдаг, өдөр шөнөгүй хөдөлмөрлөдөг, өөр зээлэнд аваад зүтгээд байдаг хүмүүсийн бизнес байхгүй дампуурдаг. Энэ ялгаа шүү. Бүгд хоорондоо хамааралтай. Тий. Тэгээ зөв юм хийхгүй. Одоо оюун эрдэнэлэг аялал жуулчлал татна гэвэл энэ аялал жуулчлалаар татаад Монгол улс хөгжинэ гэж хийлцсэн. Оюун эрдэнэл хэлсэн баг та.
Гэхдээ яг үндсэндээ манай аялал жуулч чинь дотоодын нийт бүтээгдэхүүн иргэдийн төлж байгаа татварын 1% шүү дээ. Хөш. Маш бага хувь. Манайх 90% нь уул уурхаагаас хамааралтай. За 80% нь 10% нь хөдөө аж ахуйгаас хамааралтай. Газар тариалан 10% шүү. Одоо мал хуу тийм үү? За 10% нь нэг одоо бусад татвар төлөгчд болон тэгэхээр 80% нь уул уурхаагаас хамааралтай. Хар нүүрсээ зарж байна. Алтан олборлж байна, жонш олборлж байна, төмрийн өдөр олборлж байна, эрдэнтийн цэсийг олборлж байна. Энэ орлого чинь манай Монгол улсын төсвийн 80%. За юу. Тэгээ зовж бид нар 80% төсвөө бүрдүүлсэн чинь энэ төсвөөрөө эрүүл мэндийн асуудал, боловсролын асуудлаа зэгцлэхийн оронд гадаадын full time баг би одоо нэг багийн нэр амар чийжлээд байгаа. Нэмэнгийн буйнаар full time баг гэрээ ийдсэн. Энэ золбин сэтгэлгээ шүү дээ. Иргэд энэ дээр бухимдаад байна шүү дээ. Тэгээ одоо манайх ингээд хэдэн хүмүүст мөнгө тараагаад жагсаасан. Өө тараая. Хөөш одоо энэ танаа эргэлтийг үзэж байгаа хүмүүс үл хүрээд дэр. Намайг лооцсон бариад жагсаа. Би та нарын автобусны ч мөнгийг, хоолны ч мөнгийг өдрийн 50к өгье. 500 өнөр бодоод. Монгол ахын дүүсээ гуйлахгүй. Тараагаад дэр болж гэнэ. Болохгүй солонгос явж оюуны хөдөлгөөр хийж байгаа тараая. Болж гэнэ. Огцор хүртэл арга хэмжээ авъя гэж. Огцор тараая. Тий. Одоо нэг сайтууд ахын өдөр намайг хэдэн сайт намайг эвлүүлэх хийж бүгдийг гарга. Бүгдийг одоодох. Би өөрөө лайваар харуулъя. Энэ сайт намайг эвлүүлэх хийж. Би өөрөө харуулъя. Юугүй. Амарх би өөрөө харуулсан заа юу. Одоо ахын дүү мэдлэг боловсрол хэрв. Одоо хэрүү гэдгээ яаж үнэлэх бол би мэдэхгүй шүү. Танаа сайтуудад англи хэлтэй сайт хэрэгжсэн байна уу? Байгаа хаа байгаа. Тэр давчин өхөн мэдгүй. Мэдхгүй би одоо бусдын өмнөөс хариулсан. Ямар сургууль гэсэн ахын дүү? Би радио телевизэн дээр сургуул. Одоо энэ манай энэ лодо модоо чи зайлуул төгссөн сургуульд дампуурсан. Одоо би ярилцлага өгөх болох гэдэг нь үү яах гэдэг нь. Сүлтээ. Хоёр төгссөн сургууль дампуурсан. Дампуурсан олон сургууль. Боловсролын салбар үндсэндээ дампуурч чадсан. Аа. Тэгээд дампуурсан сургууль төгссөн хүмүүс улс орныг дампууруулт юм байна. Дараагийн сонгуул 2028 онд болно. Тэр болтол ЦЭЦ цогтгоотор гишүүнтэй холбоотой асуудал дээр дүгнэлт гаргах болов. Та хэр итгэлтэй вэ? За тэгэл хуулиараа гаргал өстэй гарахгүй бол тэр л үс ямар улс төр хам биш заяа биш. Улс төр манай дүү өвтөөр хулгай их гэж ороогүй. Ер нь өөрөөсөө нэг амьдралын 5 колын асуудлыг зохицолцсон. Нэг гахаа шиг иддэг ч хүмүүс биш. Тий. Тэгэхээр зэрэг биднэрт нэг улс төрөөс нэг илүү долоо бодож ороогүй учраас улс төр гэж эцрээд байх шаардлага алга. Зарим нь улс төрд орохгүй бол дахиж сонгогдохгүй нойр нүрэхгүй. Бүр байц сууж чадахгүй. 20-30 жил парламент 20-30 жил суун. хүмүүс байдаг шүү. Одоо манай парламентын дараа бям цогт. Тий, ерөөсөө бүр төрцсөн юм шиг улс төрч. Алавтай юм шиг суун. Тэгэхээр бүр сайдаар тоогоо гүйцэн. Бодлого хамгаалахын сайдлаг нь, зам тойрын сайдлаг нь, шадар сайдлаг нь юу юуг нь мэдэхгүй. Бүр сайдын тоог үүсгэх гэж явдаг. Манай энэ сайдууч. Тэгээ өөрийнх нь бизнес бас тасарсан гоё шагаад байна. Сая бям цогтын бизнесийг харж ирсэн New Progress Group нь тэнд гэмсэн гавтангийн үйлдвэр барьж шít. Амар уу. Тэгэхэд төөрхий барилгын материал насаараа 100 аль дээр барайл үйлдвэрлээд барддаг бай. Нэ? Бям цогтын бизнес гоё шахагдах. Ягдгүй улс төрд орцсон. Энэ юуг харуулж байгаа нэг үл улс төрд орсон нөхдүүдийн бизнес улс төрийн хорчил их гоё яваад байгааг л илэрл. Жаданбагийн гойрын бизнес дарханд одоо битүү байшин барьж байна. Бизнес үнэхээр гоё шааж байна. Жаданбагийн гойр хаш үзээгүй сайд байхгүй. Тэгээ хааваа өөр хүмүүсд нь бас гадаадд сураагүй сургууль байхгүй. Эдний амьдрал гоё шааж байгаа. Эдний бизнес гоё шааж байгаа. Би шааж байгааг ярьж. Юу гүнэг соёлтой царайлаад хулгайч нарыг гоё яриад яах вэ? Хулгайч нарыг ингэж л ярина. Ард түмний амьдрал бол хэцүү байгаа шүү дээ. Үндсэндээ. Тэгээ болж ийн бүтчихээр гэл худлаа гуцаал засгийн газрын хэд хоног гэл гошин шог штэ нэр. Тэгээ яг энэ хулгайч нарыг гаргаад байгаа тэр тогтолцоо эргэцүүн системийг оронгоор нь өөрчилж бид сая нэг голчтой зарчимтай дуурдаг гишүүдтэй болох юм шүү. Үгүй яг юу л да. Тэгэд энэ зөв мэдлэг боловсралтай хүмүүс улс төрд ормоор байна. Жишээ нь одоо манай намд бол ингээд гайгүй хүмүүс орж ирмээр байгаа. Тий. За ардын намд бол улс төрд оржоход дандаа ингээд ардын намд оролт арга болно. Гоё шаан, тендер аавна. Мөн үү? Энэ дараагийн баруун гар болчихъя. Тэгээ гоё амьдрна гэх тий. Гоё авгаа аавна, мис авгаа аавна гэд. Ийм болцсон шүү дээ. Тий.
За манай нам гудамжинд байгаа учраас манай нам тэр үрнэх нөхдүүд бас одоогоор нэг орж ирэхгүй байх шиг байна. Мэн чиг нэг ихтгэл үнэмшилтэй үзэл баримталтай үнэнч нэг хүмүүс шигшигдээд үлдчих шиг байна. Тий. Тэгэхээр би улс төрд бол зөв хүмүүс орж ирээсэ. Би анзарж байгаа бол намынхаа ганц нэг нөхдүүдтэй хэрүүл хийгээд байдгийг хардггүй. Хардгаа. Би хулгайчдын зайл гэж хэлдэг. Тэгэхээр надад дайрдаг. Яг л тэр хулгайчуд манай намын нэр дээр орж улс төрд орж иж хулгай их гэдэг би мэдрээд байна, мэдээд байна. Тий. Энэ шиг би аль болохоор намынхаа нэр дээр зөв тийм академик боловсралтай, хийсэн бүтээсэн юмтай, зүрх сэтгэлтэй тийм хүмүүсийг орж ирж улс төрд ороосоо гэж боддгийг. Ер нь энэ хууль эрх зүйн орчин гэхгүйгээр байна шүү дээ. Хууль эрх зүйн орчноос гадна мэдлэг боловсролоос гадна хүний сэтгэл зүрх тий бас зөв байж ижил тийм зөв хүмүүс орж ирж ижил улс орон хөгжинэ. Тэрнээс нэг гадаадад төгсч ирсэн нэртэй нэг одоо гадаадад энэ сурж ирж байгаа дарга нарын хүүхдүүд чинь сурдгуу гэж байгаа. Энэ тхэгүүдээр галтруудаар мөнгө төлөө зэгтийдээ хэлэгчдэг. Нөгөөдөл мөнгөний аваад гिचээлийн хийдэг. Тэгэхээр бие даалтаа хэлэгчдэг. Өмнөөсөө шалгалтанд оруулцдаг. Тэгээ шоудаад хар тамиг татж байгаа л баард шоудж байгаа л садралж байгаа л ирдэг. Ирээл ус төр тортдог зорилго нь. Одоо ерөөсөө ий болчихлоо. Тэгэл ухаантай сарилал худлаа шаадаг. Тэгээ юм л болчихлоо. А зүгээр яг амьдралыг мэддэг. Одоо өөр ямар хороолт өссөн? Гэр хороолт өссөн үү, бааш хороолт өссөн үү? Хаана хаа? Зүүн хараад өссөн. Гэр хороолт уу? Байшинд. Гэр хороолт амьдрал мэднэ. Хөдөөний амьдрал мэднэ те? Хөдөө бас манайх. Монголын хүн амын талаас илүү хөдөө амьдарч байна. Газар нутгийн бараг 90% хөдөө орон нутаг байна. Тэгэхээр хөдөө орон нутгийн онцлогийг мэдэрдэг. Хөдөөнийхөө иргэдийн зовлон жаргалыг ойлгодог. Гэр ороллынхаа иргэдийн амьдралыг мэдэрдэг. Хөдөө гадаа гэж ялгаж салахгүй адилхан сэтгэлээр ханддаг. Ийм сэтгүүтэй хүмүүс улс төрд орж иж улс төрийг улс орныг өөрчилнө. Тэрнээс нэг юм хэдэн улгаач нарын хүүхдүүд ордонд хэдэн улгаач нарын хүүхдүүд байгаа. Би банк хэлэн цаашдаач хэлнэ. Ард түмнийхээ толгой дарганд сууд хэлнэ. Тэ. Одоо Эрдэнэтийн дарга байсан Георгийн ганц зэрэг хүүхд орцсон. Тэмүүлэн битээр гэр ороолын амьдрал мэдэх гэж хашаа байсан бэ. Билийн өдөр өссөн. Ингээд цагаан гартай. Хуруу муруу ингээд сөмбөө хут. Маа тэгэл хөдөөнөөс сонгогдоод худлаа шаагаал явна. Ороод одоо хоолой молоор бүдүүрч гойгоо ярина. Зарчим яваад энтергээд жүжиг шаашаа наад болч. Цаа номтой хоёр зөөр кино клип зарчим гэд гой шаана. Эдгээр үнэхээр клип. Улс төр хэдэн хулгайч нар олигархуудын хүүхдүүд зүгээр клип үзүүлчих. Кино драм үзүүлчих. Жүжигчилсэн тоглолт үзүүлчих шин. Клиптэй үнсэн зүйлснэр гайхуулаад одоо номын ундрам хоёрыг ингээл хаяа сошиалэр явдیں۔ Үнтэй брэнд чац дүүбэл мүбэл. Ингээл ордон тодлаалцгана шалтгаанаар шаач. Эднээс ямар хөгжил үлээх юм? Ангела Меркель гээд Германы том улс төрчийг мэдгөө. Тэр хүний брэнд үнсэж явж байгааг харсан уу? Тэр хүний далханд маягилж байгааг харсан уу? Зүгээр л байгаагаа ярьдаг. Инги иргэдтэйгээс байгаа инги хүн ёсоор харьцдаг. Зүгээр л сайхан бижагтай л явждаг. Тэр нэг автгар гуталтай тийм ер нь шиг хуцалдаг. Манай Монголын эмэгтэй улс төр далигнаал улс төрчд эмч ба ирч ба Монгол улсынхаа төлөө зөв зэгс шударга явах хэрэгтэй. Тэгээ улс төр парламент ямар загварын шоу юу? Талтганаал яг эмэгтэй өнөө мэдээж гоо сайхан имижийг үүсгэхгүй. Гэлээ гэхдээ тэгээд талтганаад загвар ингэж талтганаад гэж болохгүй шүү дээ. Одоо тэгээд нэг Монголд ийм ганцхан орон зай харагддаг болсон. Улс төрч болох. Хэдэн улгаач нарын хүүхдүүдээ гадаад сургаж ирчээд эцсийн зорилго улс төрд оруулах. Үе дамс. Үе дамс. Тэгээд тэрийг болохоор манай өөр хүүхдүүд сайхан явж байгаа, сайн явж байгаа. Ууны бизнесмен гавьяа чац. Уул уурхайн том магнат. Хүүхдийн их хурлын гишүүн. Сайд дарга. Ийм л хэдэн гэр бүл байх шүү дээ Монголд. Тэгэхээр танай сайтаар дамжуулаад ард түмээ энэ хулгайчуудыг 28 онд байранд нь 50 заа хэдүүлээ. Бид нар өөрөөсөө төлөө явна. Над шиг бүх амьдралыг мэддэг үнэ үү? Энэ хулгайч нараас хамааралгүйгээр ийм хүмүүсийг харин би цуглуулахыг хичээе. Би одоо нэг клуб байгуулах гэж байгаа. Тий. Нар гэдэг клуб. Одоо нар манд бол манан барилгын заяа. Энэ манангийн хулгайч нар зүгээр нэр нар манд болж нэр нараа шарна гэдэг хулгайч нар заяа. Тэгээд энэ болохоор митинг арчилсан
Арсенал клуб гэхээр нар клуб гэдээ би одоо хэдэн тийм боловсралтаас ихэдэн л хүмүүстэй уулзаад байгаа. Одоо манай боловсралтаас ихэдэн хүмүүсийг хандаа хүлэгдсэн. Хүний нэрээр хандаа биш хандаа мэдэж байна уу? Ямар вэ? Хандаа дурч хандаа чи хандаа гэдэг шүү. Багийнхан нэр хандаа. Тэгээ бүр нэг сайд болохын донд тусцсан. Хандаа гэхээр нэмсэн хүн бодоод лээ. Энэ хандаа чинь хүний нэр яриад улс төрд орлоо. Сайд болохгүй бол энэ засгийг огцруулна шүү гэдэг. Халавтай юу? Хандаад Монголын төрөвтэй юм уу? Ард түмэн яасангүй хандааг цааваас хөдөлмөрийн үндэсний нам гайгүй шудраг залуучууд гадаад дотоод мэдлэг боловсралтай төгссөн залуучууд нэгтчиж харсан чинь хулигдсан заяа. Энэ нь хулигдсан ард түмэн дүндээ тавьчихсан. Би харин жинхэнэ органик тийм хүмүүсийг одоо хүмүүстэй уулзж байгаа. Түрүү чинь ингээд уурал мөнх эрдэнэ чиний яриад байгаа заримдаа гэтрээд байгаа болохоос голчтой л доо. Ахын зөвлөгөө өгье гэж надад одоо энэ эрдэмтэн доктор одоо манай энэ Япон судлаач Төмөрбаатар ах мэдэн штэ тий. Айгүй академик Японы их ёс зүйг надад ярьж өгдөг тий. Төмөрбаатар ах байна. Манай Гамболд ах байна. Бас энэ нийгэмд эдийн засгийн мэдлэгээр гайхагдсан мундаг залуучууд бид нар байгаа. Уулзж байгаа. Удахгүй энэ клубийнхаа нээлтийг хийн. Тийм хүмүүсийг улс төрд оруулна. Тэгж яагаад энэ хандаа мэтийн хүмүүсийг шахна. Тэгээ ард түмэн одоо биднэрт итгэх байх. Ягаад гэвэл эцсийн цэг гэж байхгүй. Эцсийн цэг нь ард түмнийхээ амьдралыг ойлгодог. Жирийн ардын тэг гэр оролт өссөн одоо мань мэтл байгаа. Тэгэхгүйгээр нь хулгайсны хүүхдүүд бол эцсийн цэг гэдэг шийдгийг бол хүлээн зөвшөөртсөн. Бэлэн юм дээр өссөн хүүхдүүд бол ер нь тэгээд тийм зориггүй болч тийм дөө. Тэгэл ангаагаал нэг юм мэлрээ ингээд мэлээ ойлголцсон байдаг. Тийм хүмүүс улс орныг хөгжүүлэхгүй ш. Баталгаат. За ингээд та хоёрын ярилцлагыг энд хүрээд дуусч байна. Урилгыг маань хүлээж аваад байр суурь илэрхийлсэнд баярлалаа. За бас эх орондоо нар мандуулахыг хүсч зорж байгаа тэр үйлс нь бас бүтэмжтэй байх болтугай. Ажилд нь амжилт хүсье. За тэгээд та бүхэн ч гэсэн гоё захиалаггүй шантаачлахгүйгээр сэтгэл зүг авч явахыг хичээгээрэй. Тэгтээ ойлгож байна одоо ингээл тэнд зурагдлаачдаг байна өөрөө сэтгүүлч энэ сайтаас цалин аавн нөгөө нөхөрч очиод нэг газараас дарах чинь гэрээ нэг амтныг ингээд одоо яалтайч билээ. Заримдаа одоо би боддгийн энэ эдэн сайтууд надаар ойрдох амьдраад байх шиг байна. Ах нэг баярлж байгаа шүү. Тэгээд байлбал өчнөө сайтууд эвлүүлж би гомдохгүй өрхий. Бас буянтай амт юм тий. Бас хідэн амтан хоолоо олж идэж байгаа гэж. Намайг харлуулаад ингээд мөнгө өгөх шиг байна. Саав ахыгаа тэгээ сайн шоронгийн ялтан малтантай даваагийн зогтоодор ялмал авсан гээ сайн явуул. Сайн шаарлуул харлуул. Надад бол одоо нэг баавгийн ламсуунгаа хэлээр сайн чим наалдахгүй, муу чим наалдахгүй. Би тоогч гүмзэглээд байдаг тийм эмзэг амтан ч биш. Ах нь ер нь багасаа тэгээд хөдөө хөлчирч ирэх өссөн учраас энэ оргийн тоохгүй дээ, тоохгүй. Тэгээд нэг учиргүй хүндний балдагдаад ойлгоноод байдагчгүй. Одоо нэг сайтаар нэртэй гоё ярьсан шүү дээ. Дурак уцаа, ой, боолоо. Үнэн үстэй бидний боол үстэй. Навшны таг ингэж ярьчих хэрэгтэй байхгүй юу? За юм байна. Амжилт хүсье. За баярлалаа. Стратеги ярилцлагын энэ удаагийн дугаарыг хүлээн авч үзэгч та бүхэнд баярлалаа. Зочноор даваагийн мөнх эрдэнэ өргөдөө ажиллалаа.